Тэгэхээр ер нь 2008 оноос хойш одоо их хурлд суусан үеийн одоо гишүүд энэ их орныхоо одоо байгалийн баялаг энэ томоохон ард газруудыг их орныхоо хөгжил дэвшил ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахад ашигтай хэлбэрээр одоо зардсуулахын төлөө тэмцэж ирсэн л дээ. Харамсалтай нь бол тэгж чадаагүй. Оюу толгойг алдсан, 5 толгой хамгийн өрөм хэсгийг нь энержи ресурс төгөөд алдсан ч гэдэг юм. Ингээд цаашаа яриад байвал олон юмнууд яригдана. Тэгэхээр бид нар бол хэрүүл тэмцэл хийж байгаад заавал тодорхой одоо амжилт гаргадаг, их хурлын шийдвэр тогтоол гаргуулдаг. Тэр нь бол ерөөсөө гүйс засгийн газар дээр очиод тэгээд замхардаг юм л да. Тэгээ би дахиад хэлэх гээд байгаа зүйл бол энэ одоо өнөөдөр ажиллаж байгаа энэ засгийн газар бол сайн ажиллаж байна шүү. Би бол тэгж одоо дахиж хэлэх гээд байна. Би яагаад одоо энийг хэлээд байгаа вөхөр нэг жижиг түүх хэлэх гээд байна л да. Энэ 12-оос 16 онд эвслийн засгийн газар ардс нам одоо Монгол Ардын Хувьсгалт нам тэгэл бүх одоо их хурл судалтай бие даагч ингээд бүгд эвссэн засгийн газар байсан. Тэгээд тэр үед бол энэ ноён уулыг ашиглах тухай асуудал тавигдаад тэгээд тэр хилээд бол Центрагол гэдэг компани за ноён уулыг л одоо тэр урт нэртэй гэд нэрлэгддэг хуулиас одоо гаргаад стратегийн ач холбогдол өгөхий ийм орд газрын жагсаалтанд оруулаад өгөөч. Тэгэх юм бол одоо Монголын талын эзэмших хувь хэмжээг хэдийн хэмжээнд эзэмшнүү тэр хувь хэмжээг нь эзэмшүүлье. Бид нар одоо Борооголдыг ашиглаж байсан үйлдвэрийн бааз байна. Хөрөнгө санхүүгийнхээ их усрыг шийдтсэн. Ингээл одоо энийг нэг ашиглуулах эрхийг нээгээд өгөөч л гэд тавиад байсан байхгүй юу? Тэгсэн чин зэрэг нэг сарын дараа засгийн газар руу очиод эргээд ирэхдээ Монголын тал одоо нөгөө үн төлбөргүй хэдэн хувьч хамаагүй одоо та нар эзэмшээ гэж хэлсэн нөгөө төсөл маань бүр өөр болоод Монголын тал хувь эзэмших юм бол өчнөө одоо сая долларын төлөө гэд. Тэр долларыг Монголын засгийн газар төлж чадахгүй учраас энэ Центрагол компанид одоо энэ ноён уулын 70 тонн алтны нөөцтэй энэ ордыг ашиглуулъя гэдэг ийм хөвлөрөөр ороод ирсэн юм л да. Тэгээд тэрэнд нийцүүлээд тухайн үеийн одоо Эрдэнэ чимэг байсан ажлын хэсгийг ахалж байсан санаж байна. Ноён уулын одоо тусгай хамгаалтанд авах ийм шийдвэрийг гаргуулсан. Тэгээд тэр шийдвэр дотроо бол нөгөө Центрагolын одоо ашиглах гээд байгаа тэр орд газрын газрыг нь гаргаж өгөөд тэгээд энэ ноён уулыг одоо тусгай хамгаалтанд авахд бүр жоохон ийм одоо газар оруулаад ирсэн юм байна. Тэгэхээр би юу асуух гээд байна вэ гэхээр зэрэг энэ одоо газрыг нь өргөдөхөөд энэ ноён уулын орчмын газрыг одоо ижвэрнээр нь дархан цаазд ангиллын дээшлүүлээд ижвэрнээр нь одоо хамгаалтанд авч чадж байна уу? Энэ хамгаалтанд авсан газраа за ноён уул байна, саяын одоо яригдсан гутайн даваа орчмын газрууд байна. Энэ тусгай хамгаалтанд авсан газруудад одоо нөгөө нинжа янз бүрийн халдлага барилгаас одоо бүрэн хэмжээнд хамгаалах тийм асуудлуудыг нь одоо цогцоор нь та бүхэн маань бодож шийдсэн юм зүйл байна уу? Ийм нэг асуултанд хоёр асуултанд хариулж өгөөч. За Сэрмат сайд хариулъя. Бат Эрдэнэ гишүүний асуултанд хариулъя. Үнэхээр тэгж байгаа. Одоо бид нар их хурлын засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжилтэн дээр шүүх маань л Монгол Улсын үндсэн хууль заасан төрийн өмнөөс шийдвэрээ гаргадаг болчихвол болох гэж байгаа маа. Сүүлийн жилүүдэд бид нар үндсэн хуулийн 6-гийн 4-д заасан төр газрын эзэнд газартай нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөн олгортоогоор газрыг солих буюу эргүүлэн авах, уг газрыг хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглал хураан авч болно гэж заасан байгаа. Гэтэл үндсэн хууль дээр зөвхөн Монгол улсын иргэн газар өмчлөнө гэждэг. Гэтэл газрын харилцаатай шүүхийн шийдвэрүүд маань аж ахуй нэгжийнхээ талд гараад ирдэг.
Тэгэхээр шүүх маань энэ дээр бол Монгол улсын үндсэн хууль заасан Монгол улсын нэрийн өмнөөс зөв зүйтэй шийдвэр гаргах ёстой гэсэн байр суурь. За ноён хууль дээр бол 1997 оны 6 сарын 5-ны өдөр батлагдсан ашигт малтмлын тухай хуулийн 13 дугаар зүйлд хайгуулын лиценз авахд тавигдах шаардлага гэд 13-ийн 4-2 дахь хэсэгт нөөцөд авсан болон тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэдэг заалт байсан хэдий ч 1995-аас 97 оны хооронд Центра Голд Монголиатай холбоотой лицензүүдийг олгогдсон байгаамаа. Тэгэхээр байгаль орчин аялал жуулчлалын яамны байгаа хатуу байр суурь гэвэл аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тусгай хэрэгцээнд авчижээ. Мөн ашигт малтмлын тухай хууль дээр давхцдаггүй байх ёстой гэсэн шаардлага байсаар хахад яагаад тухайн үеийн албан тушаалтнууд энэ заалтуудын хажуугаар зөрчиж лиценз олгосон бэ гэдэг асуудал. Дээр нь манай ард иргэд болон зарим улс төрийн хүчнүүд бол аж ахуй нэгжийг хохироож ийн, гадны хөрөнгө оруулагчийг хохироож ийн гэдэг байгаа. Гэтэл Монгол улсын үндсэн хууль заасан бидний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөө яагаад дуурахгүй байгаа юм бэ? Дэлхийн уул уурхайн том жишээ байгаль сүйтгэсэн компани тухайн сүйдсэн бус нутгийн иргэдийг хөрөнгө оруулагч нь өөрийнхөө улс руу аваачаад амьдруулад цэвэр усаар хангаад ойгоор хангаж исэн жишээ байхгүй учраас хуулиудыг мөрдүүлье. Олон гарсан шүүхийн шийдвэр яагаад анхан шатны нутаг дэвсгэр засаг захиргаа нэгжийн удирдлагын тухай хууль заасан эрхээ хэрэгжүүлсэн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрүүдийг яагаад авч үзээгүйгээр шийдвэрүүд гаргасан бэ гэсэн юм хатуу байр суурьтай байгаа. Тэгэхээр энэ асуудал дээр бол манай шүүгийнхэн бас Монгол улсын хуулийг одоо баримталж зүй зохистой шийдвэр гаргах байхаа гэж найдаж байгаа. За хуулийн дагуу хамгаалахад мэдээж хүндрэл байгаа. Лиценз эзэмшигч аж ахуй нэгжүүд бичил уурхайч нэрийн дор хүмүүсийг зохион байгуулалтаар төрхрөн талбай руу оруулах төр хамгаалж чаддаггүй штэ гэдэг яриа үүсгэх байдлаар эрх ашигаа хадгалж үлдэхийг хүсэж байгаа боловч Монгол Улсын засгийн газраас 2020 оны 1 сарын 1-ээс эхлээд экологийн цагдааг бий болгосон байна. Нийт 170 хүний бүрэлдэхүүнтэй экологийн цагдаагийн алба шаардлагатай нөхцөлд одоо байнгын хяналтыг тусгай нэгж талбар дээр хяналт тавина. Монгол Улсын засгийн газар шадар сайдаар ахлуулсан энэ уул уурхайн лицензийн маргаантай холбоотой ажлын хэсэг бас давхар ажиллаж байгаа. Энэний хүрээнд цаашид бид нар улсын тусгай хамгаалтанд авсан болон байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаа хууль бус уул уурхайн бизнес эрхлэгч нартай хатуу хариуцлага тооцно. Мөн экологи эдийн засгийн үнэлгээгээ бид байгаль орчин аялал жуулчлалын яам ойн чиглэлээр 3 дахин нэмэгдүүлсэн байна. Тэр хохирлын мөнгөний төлчий тэгээд ухъя гэдэг юм өнгөрсөн. Төлбөр нь 3 дахин нэмэгдсэн байгаа учраас энэ Монгол орны баялаг болсон байгалийн баялагийг зүй зохистой ашиглах хамгаалах дээр Монгол Улсын засгийн газар хариуцлагатай ажиллаж байгаа гэдгийг хэлье. За баярлалаа.